Эзний ивэл дүүрнэ үү? Улаан тэнгисээс цааш аудио үйлчиллийн ээлжид шин дугаар эхэлж байна. Өнөөдөр ёстой нэг жинхэнэ тулсан философи асуулттай ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ асуулт бол би хинбэ? Магадгүй хамгийн энгийн асуулт байж болох. Нийлээд хэдэн жилийн өмнө ажилтнуудад зориулсан семинарын үеэр манай том захирал тэр бумын үнэтэй асуулт гэсэн сонирхолтой дээр анхаарал татсан ийм нэгэн гарчигтай илтгэл тавьж байсан юм. Би ч тухайн үедээ тэр бум гэж төгрөг юм болов, валют юм болов гэсэн юм бодсон шиг энэ асуулт тэр бумыг олох арга зааж өгөх гээд байгаа юм болов уу? Эсвэл хариулж чадсан хүнд нь тэр бумын шагнал амлаж байгаа юм болов уу гэж бодсон шигээл сонсож үлээ. Гарчиг нь тэр бум байснаас биш доторх агуулга нь би хинбэ гэсэн өрнөлттэй байсан. Тэгсээр байгаад за ингээд энэ хүрээд тэр бумын үнэтэй асуулт лекц маань өндөрлөж байна гэж авдаг байгаа. Мөнгөний тухай бодсоор байгаад лекцийг ойлгож чадаагүй би одоо ч би хинбэ гэдэг асуултын хариултын ирэлд гарсаар юм. Харин та энэ асуултын хариултыг олчихсон уу? Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. Тэгэд тэр лекцээс хойш бараг саяханда хүнээр нь саяхан шүү. Угтаа би хинбэ гэдгээ олж мэдэх чинь л тэр бумын дайны үнэтэй эд байж шүү дээ гэдгийг ойлгох ч аядж байна. Гэхдээ яг үнэндээ би нэг их оройтсон гэж бодохгүй байна. Хэрвээ та ч гэсэн энэ асуултын хариултыг мэдэхгүй байгаа бол хэн нэгэн танаас тэр бумын үнэтэй энэ асуултыг асууж байгааг бол зүгээрээ. Хоёулаа ямар тач оройтоогүй шүү. Цагийн юм цагтаа. Асуултыг мэдэж онж хариулах цаг нь одоо л ахгүй юу? Түүнээс биш хизээ дуулж, хизээ сонсож, хизээ мэдсэн нь тийм ч чухал бишээ. Миний хувьд одоогороо энэ асуултаа тулсан хариулт бодож олоогүй л явна. Эн чинь би шүү дээ. Амьдралын алхам тутамд алдаж онж явахдаа эн чинь би шүү дээ. Эн чинь би байна. Энэ бол би биш байна гэдгийг ялгаж таних гээд явж байгаа нөхөө дээ. Заримдаа бүр бодилж орхихч тохиолдол бий. Заримдаа таньсан гих өөрийгөө ч танихгүй олцглоо гэсэн утга учраа алдаж гээх үеч байх юм. Эн чинь л би. Бас эн чинь л амьдрал шүү дээ. Харин ганцхан зүйл хийхэд намайг өөрийгөө олох би хинбэ гэдэг асуултынхаа хариултын ирэлд ядраад цуцах үед, өөрийгөө гээж алдах үед цуцшгүйгээр намайг олсон тэрл хайр химжээшгүй агуу бас уудам юм байна. Бурхны химжээшгүй тэр агуу хайрыг энэ удаа санан талархсан сэтгэлээр энэхүү Магдалины дуг сонсцгоё.
Өө химжээшгүй, хизээж дуусашгүй Бурхны агуу хайр. Өө намайг олдлоо бууж өгдөггүй, цуцшгүй агуу хайр. Хүртэх ирэхгүй, би огтхонч зохисгүй. Гэвч та өөрийгөө өгсөн өө химжээшгүй, хизээж дуусашгүй Бурхны агуу хайр. Тэр бумын үнэтэй асуултад маань сэжүүр гаргах үүднээс өнөө асуултаа хамтдаа зоос гэж төсөөлцгөөе. Зоосны нэг тал дээр би хинбэ гэсэн асуулт сэлэгдсэн байгаа бол нөгөө талд нь Бурхан хинбэ гэсэн асуулт ч гэсэн товаан бичигдсэн гэж төсөөлөөрэй. Тэгэхээр би хинбэ гэдэг асуултаа түр хоошин тавиад Бурхан хинбэ гэдэг асуултанд анхаарлаа хандуулцгаая. Магадгүй та би хинбэ гэдгээ олж мтээгүй, таньж ухаараагүй байгаа бол зүгээр шүү дээ. Бурхан бол үнэхээр хайр. Бурхан бол бүтээгч. Бурхан бол аврагч. Бурхан бол найз. Бурхан бол хад. Бурхан бол хамгаалагч гэд түүнийг тодорхойлох мөн чанаруудаас улбаалсан түн буман хариултуудыг өгч болно. Магадгүй энэ хариулт хизээж дуусахгүй байж болно. Түүнийг тэмдэг нэрээр илэрхийлэх юм бол тэр бол өгөөмөр, тэр бол шударга, тэр инрэнгүй, тэр нэгүүлсэнгүй, тэр өрөвч гэдэл. Дахиад өнөө жигсаалт маань цааш үргэлжилсээр л байх болно. Бурхны тухай хариулт хитрхи үнэн бөгөөд сайн сайхан эерэг зөөлөн байлаа гэд зоосны нөгөө тал болох биеийн тухай хариултууд харин эсрэг байх таа гэж битгий бодоорой. Та бид чинь Бурхны дүр төрх, түүний тусгал шүү дээ гэдгийг танд сануулъя. Та бид хамтдаа Бурхан гэж хинбэ гэх асуултын хариултаас улбаалan өөрсдийнхөө хинбэ гэдгийг олох тэрхүү аялалдаа гарцгааж байна. Тийм болохоор Бурхан гэж хинбэ гэсэн асуултын хариултыг Библиэс ч гэсэн ухаан харцгаая. Хэн гэдэг тодорхойлолт мөн чанараас гадна үг үйлдэлтэй нэгт холбоотой байдаг болохоор Бурхны үйлсийг нь тунгаан бодонгоо үгийн баялаг санг хамтдаа нээцгээе. Дуулал 35 дугаар бүлэг. Надтай тэмцэлдэгчдтэй тэмцэлдээч эзэн. Надтай тулалдагчдтай тулалдаач. Халахвч бамбайгаа барин надад туслахаар босооч. Намайг мөрдөгчдийн эсрэг жад сүхээ сугалж би чиний аврал хэмээн сэтгэлд минь хилээч. Амийг минь хайгчдыг шившиг болгож ичгүүр дунган миний эсрэг бузар мууг сэтгчдийг буцааж самууруулаач. Тэднийг салхинд хийсэх будааны хальс мэт болгож эзний тэнгэр элчээр туулгаач. Замыг нь харанхуй халтаргаатай болгож эзний тэнгэр элчээр тэднийг хөөлгүүч. Учир нь шалтгаангүйгээр тэд нууцаар надад тор тавьсан. Шалтгаангүйгээр намайг хөнөөхөөр нүх ухсан. Мэдээгүй байхад нь сүрлийг түүнд ирүүлж нууцаар тавьсан тор нь өөрийг нь бариг. Сүрэлт түүнийг унгаагач. Сэтгэл минь эзэнд баярлаж авралт нь баясна. Бүх яс минь эзэн хин тань шиг вэ? Хүчтнээс зүдэрснийг дээрэмчдээс нь зүдэрсэн ба ядууг нь та авардаг гэх болно. Хэрцгий гэрч нар босон эс мэдэх зүйлийг надаас байцаана. Тусыг минь усаар тэд хариулан сэтгэл минь ганцаардна. Тэднийг өвчтөй байхад харин би тааран хувцс өмсөж өөрийгөө би мацгаар зовоосон юм. Өвөрт минь тиймээс залбирал минь буцаж ирнэ. Найздаа ах дүүдээ юм шиг би тэдэнд хандаж эхийнхээ хойноос гашуудах мэт би гашуудан бүхийсэн. Харин намайг бүдэрсэнд тэд баярлан цуглжээ. Миний мэддэггүй байсан довтлогчд миний эсрэг цуглжээ. Зогсоо зайгүй намайг гүжирдэж найран дээрх сүсэггүй тохуурхагчд мэт над руу тэд шүдэн хавирч байна. Эзэн та хэдий болтол харж суух вэ? Амийг минь тэдний хөнөөлөөс авраач. Арслангуудаас намайг авраач. Танд би их чуулганд талархал өргөнө. Таныг би олон түмний дунд магтах болно. Үндэсгүйгээр надад дайсагнагчдыг надаас болж бүү баясаг. Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын нүдийгч бүү ирмүүлээч. Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй. Нутгийн аниргүй оршигчдын эсрэг хуурмаг үгсийг зохиодог. Амаа тэд над руу томоор нээцгээ. Ааха, нүд маань үцлээ гэцгэн. Эзэн та үүнийг харсан. Бүү дуугүй байгаач.
Эзэн надаас бүү хол байгаач. Бурхан минь, миний эзэн өөрийгөө сэрээж намайг хамгаалахаар миний хэргийн төлөө босооч. Эзэн бурхан минь зөв шударгаараа намайг шүүж, надаас болж тэднийг бүү баясгаач. Тэднийг аахаа инхийг л бид хүссэн юм гэж зүрхэнд нь бүү хэлүүлээч. Бид түүнийг залгисан гэж тэднэр бүү хэлүүлээч. Хохиролд минь баясагч бүгдийг ичгүүр тунган дорд болгооч. Өөрсдийгөө миний дээгүүр дүйлгэгчдийг ичгүүр гутамшигт оруулаач. Зөвтгөд минь баярлагсад баясан хашгирч, баярлан хөөрөг. Зарцынхаа сайн сайханд баярладаг. Эзэн дээдлэгдэх болтугай гэж тэд дандаа хэлэг. Таны зөв шударгыг, таны магтаалыг ам хэл минь өдөржин тунхаглана. Дуулал 36 дугаар бүлэг. Буруутын голт зүрхэнд гэмт үйлдэл нь ярихагаад Бурханаас эмээхүй гэдэг тэдний нүдэнд үгүй. Нүдэндээ тэд өөрсдийгөө дүйлгэх тул хилэнцээ олж харахгүй, жигшиж чадахгүй. Амнаас нь гарах үгс хорон хийгээд хуурамч, ухаалаг хандах, сайныг үлдэхээ тэд зогсоожээ. Хормоо санаагаа орондоо сэтэж, өөрийгөө гэмт буруугийн зам дээр зогсооно. Ёрын үлийг үл жигшин. Эзэн таны инрэл тэнгэрт бий. Таны итгэмж үүлэнд ч хүрнэ. Таны зөвхт байдал Бурхны уустай адил. Таны шүүх их оёоргүй гүний адил. Эзэн та хүнийг бас амьтныг хамгаалдаг. Аяа Бурхан, таны инрэл хайр хичнээн үнэтэйвэ. Хүмүүний хүүхдүүд таны жигүүрийн сүүдэр доор хорогдно. Тэд таны өргөөндөх тос нүнжгээр дүүрнэ. Тааламжт голоосоо та тэднийг хундаална. Танд амийн ундраг бий. Таны гэрэл гэгэнд л бид гэрэл гэгээг хардаг. Таныг таньж мэдгчдэд инрэл хайраа үргэлжлүүлэн чихч шудраг зүрхтэнд зөвхт байдлаа хүртээгэж. Бардамнагчийн хүл надад бүү хүрэг. Бурууг үйлдэгчдийн гар намайг бүү зайлуулаг. Ёс бусыг үйлдэгчд тэнд унсан. Тэд газар хөсөр унаад дахин босож үл чадна. Ишлэл бүр нь үнэхээр амиа найлаа. Уг өсөг бүрээс нь эзэн бурхны мөн чанар, үйл хөдлөл болгоныг нэгд нэгэнгүй тоочин бичсэн онцгой гайхамшигтай дуулууд байлаа шүү дээ. Давидын орь дуу тавьсан дууллын ишлэл бүр бурхны үйлсийг болоод тэр бидэнд ямар их санаа тавьж, сайныг үйлдэхэд бэлэн байдгийг илчлэн харуулж байна. Ингэхдээ Давид хаан мөн л дайснуудаасаа болж шахаанд орж, хүнд хэцүүг туулж явхад хүлдэн чөдөр, замд нь урих тавьж, муу муухайг бэлдэж зэгсэн тэдгээр хүмүүсийн ирээдүйг замнал нь ямар байхыг харуулсан. Мэдээж хэрэг зам нь харанхуй халдиргаатай болгож эзний тэнгэрлэгчээр тэднийг хөөгөөч гэж дуулал 35 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлдэр Давид хаан залбирсан ч гэсэн Бурхан ингэнгүүт нь шуудхан л тэнгэрлэгч нараараа дайснуудыг нь хөөлгөөдөл зам харгууг нь харанхуй халдиргаатай болгоод л сүрэл түүнийг унгаагаач гингүүд сүрүүлээд л эхэлдэг, юугаач мэдгүй хүний аясаар байдаг Бурхан гэж битгий бодоорой. Эзэн Бурханд тэр их эрх чадал нь байдаг юм шүү гэдгийг уншигч түмэнд ухааруулах гэсэн Давидын цололгоо гэж ойлгоорой. Гэтэл Бурхан оршин байсаар атал зарим нь яагаад түүнийг таньж мэдхгүй, ухаарахгүй хэвээр байдгийм болов. Бурханыг таньж мэдхийн тухайд бол үнэхээр цаг хугацааны асуудал байх гэж бодож байна. Бурхан бүхий л хүн зоныг авралт хүрээсэ гэж ямар их хүсдэг билээ дээ. Бас бидэнд ятгах хэлэхдээ ургац арвин харин ажилчид цөөн байгаа учраас ургацын эзнээс өөр ажилчдыг ирүүл гэж гуугаарай гэж загтаг. Зарим юмсын сайн мууг мэдэх, хүлээн зөвшөөрөхийн тухайд хүмүүс яагаад өөрсдийгөө дүвийлгэж буруугаа олж харддаг юм болов? Тийм ээ, би төдийгүй. Давид хүртэл гайхсандаа шогшрон битсэн байна. Буруутын гол зүрхэнд гэмт үйлдэл нь ярихаагаад Бурханаас эмээхгүй гэдэг нь тэдний нүдэнд үгүй. Нүдэндээ тэд өөрсдийгөө дүвийлгэх тул хилэнцээ олж харахгүй, жигшиж чадахгүй. Дуулал 36 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэл. Тэгэхээр би өөрийнхөө хинбэ гэдгийн эрлийн аян маань дуусаагүй байхад тэд бас хинбэ гэдэг асуулт бүрч танихгүй, мэдэхгүй сэдв болоод байна. Тийм болохоор төрдөө хамтдаа бусад руу анхаарлаа хандуулахаас өмнө өөрсдийгөө л харцгаая. Тэгэхээр тэднийг өвчтэй байхад харин би тааран хувцсамсаж
өөрийгөө би мацхаар зовоосон өвөрт минь тиймээс залбирал минь буцаж ирнэ гэж 35 дахь бүлгийн 13 дахь эшлэлд Давид дуулсан байна. Тэд яах вэ? Өөрсдийгөө дүгийлгэж л байг. Харин тэд өвдөх үед би тавлж тухуурхалгүйгээр тэднийг идгэж илаашаасаа ухаараасаа гэж тааран хувц өмсөж мацаг барин залбирдаг байцгаая. Эцэст нь тэр залбирал буцаад эзэндээ ирдэг юмаа гэдгийг Давид хаан мэддэг байсан учраас таныг, намайг, биднийг ийм л байгаасаа гэж хэлж байна. Нөгөө үнсэн товрог болгооч бүсцэн зам дээр халтарч хөлөө бэртээг гэж залбирсан ч гэсэн харин Давидын зүрх сэтгэлийн хандлага нь Бурхан луугаа буюу залбирал төвтэйгөр Бурхан хинбэ гэдэгт л төвлөрч шүү дээ. Тэгэхээр Библиэд яг энэ үйлсийн тухай үзэсгэлэнтэй гэмээр жишээ байдаг. Үнийг би танд Матай номын 25 дахь бүлгээс уншиж өгье. Тэгэхээр хүний хүү алдраа дуурсган бүх тэнгэрлэгчийн хамт ирж сүр жавхланд синтидээ залрах болно. Бүх үндэстэн өмнө нь цуглаж хончин хонио ямаанаас тусгаарладаг шиг тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад хонио баруун ямааг зүүн талд байлгана. Тэгээд хаан баруун талдаа байгстад хандаж эцгээр минь өрөөгдөхстөө наашир. ертөнцийн суураас та нарт бэлтгэгдсэн хаанчлалыг өвлөн авсугай. Учир нь өлсөж байхад нь та нар надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн. Харь хүн байхад минь урьж оруулсан. Нүцгэн байхад минь намайг хувцалсан. Өвчтэй байхад минь намайг эргэж байсан. Шоронд байхад минь над дээр ирсэн билээ гэхэд зөвхт хүмүүс түүнд эзэн минь бид хизээ өлсөж байхыг танд хараад хооллож, цангаж байхад тань уух юм өгсөн юм бэ? Хизээ бид харь хүн байсныг танд хараад урьж хоруулан, нүцгэн байхад танд хувцалсан юм бэ? Хизээ бид өвчтэй байхад тань хараад эргэж, шоронд байхад тань утсан юм бэ гэх болно. Тэгэхэд Бурхан тэдэнд үннээр би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн маань доорд нэгэнд ийн үйлдсэн бол надад хийсэн хэрэг гэж хэлнэ. Тийм болохоор би хинбэ гэдэг дээр хит их бодож хийцгүрхээс илүү Бурхан гэж хинбэ? Бурхан ямар мөн чанартай билээ? Бурхан юуг хийдэг вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлвэл бид ч гэсэн үг ба үйлдэлээ Бурханыхтай адил болгох гэсэн шинхүү зүтгэл, цэвэр ариун сэтгэл байвал хизээ нэгтээ гарцаагүй өөрсдийнхөө хинбэ гэдгээ мэдэж өршөөл Бурханаасаа итгэмжит байлаа шүү дээ гэх Магтаалын үгийг хүндэтгэлтэй наргагүй хүлээн авах болно. Энэ хүрээд өнөөдрийн дугаараа өндөрлөж байна. Залбирах цагийг хамтдаа гаргацгаая. Аяа Бурхан, таны инрэл хайр хичнээн үнэтэй вэ? Хүмүүний хүүхдүүд таны жигүүрийн сүүдэр дотор хорогдноо. Тэд таны өргөөндөх тос нүнжгээр дүүрнэ. Тааламжид голоосоо та тэднийг ундаална. Танд амийн ундрах бий. Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг. Таныг таньж мэдгэстэд инрэл хайраа үргэлжлүүлэн чигч шудраг зүрхтэнд зөвхт байдлаа хүртээгээч гэж Бурхан минь бид танаасаа гуйж байна. Өдөр ирэх тусам тантай адил болоход минь үйлсийг минь таацалж, үгийг минь манж өгөөч гэж гуйж байна. Бодлогогүй үг, болчмгүй үйлдэлтэй болж буруутахаас эзэн минь та биднийг гитэлгэж өгөөч гэж их эзэн Есүсийнхаа нэрээр залбирч байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.